Hi, эмж байна. Өнөөдрийнхөө дугаараар би дизель түлшний цетаны тоо гэж юу гэдэг вэ? Энэ талаар тайлбарлана. Өмнөх дугааруудаар болохоор бензин хөдлөлтийн октаны тооны тухай тайлбарласан. За, бензин хөдлөлтийн октаны тоо гэдэг маань бензиний шахалтанд тэсвэрлэх чадварыг илэрхийлдэг гэж ярьсан байгаа. За, тухайн бичлэгийг үзээгүй бол өмнөх бичлэгүүдээс маань болохоор бензин хөдлөлтийн октаны тооны тухай илүү их ойлголттой явах боломжтой. За, өнөөдөр болохоор дизель түлшний цетаны тооны тухай ярина. За, дизель түлшний цетаны тоо юу илэрхийлдэг юм бэ гэхээр дизель түлш маань инжекторээр цацагдаад цацагснаас хойш хэр богино хугацаанд шатаж чадах вэ? Шаталт нь эхлэх вэ гэдэг энийг илэрхийлсэн тоо утга юм аа. За, энэ тоо утга маань болохоор дизель хөдөлгүүрийн ажиллагаанд бол шууд нөлөөтэй байна. За, дизель түлш болохоор цетаны тоо нь өндөр байх юм бол түргэн шаталт түргэн шатна. За, түргэн шатангууд шаталт маань илүү жигд явагдах нь. За, дээрэс нь түргэн шатснараа болохоор хөдөлгүүр маань чимээгүй ажиллах нь. За, тэгээд хүүтэнд асал сайтай байх нь. За, илүү хэмнэлттэй шаталт явагдах нь. Дээрэс нь утаа болон хорт хаягдал маань илүү бага байдаг байх нэ. За, цетаны тоо бага байх юм бол түлш маань удаан шаталт явагдах нь. За, тэгээд огцом тийм хүчтэй шаталт явагдах нь. За, эндээсээ болоод хөдөлгүүр маань илүү их дуу чимээтэй. За, тэгээд асалт муу. За, тэгээд илүү их хорт бодис тортог ялгаруулдаг байх нэ. За, хэдүүл эндээс харцгаая. За, жишээнд бол цетаны тоо 51, цетаны тоо 40 гэсэн ийм хоёр цетаны тоотой дизель түлшийг харьцуулсан байна. За, бусад хэсэгт маань болохоор шаталтын даралт. За, ихтэй энэ хэлэхээр инжектор маань түлш цаснаас хойш шаталт эхэлж байгаа. За, тэр хугацааг харуулсан байна. За, цетаны тоо 51-тэй байсан байх юм бол хэрвээ энэ хоёр маань хөдөлгүүр 1500 хэрэгжижсэн гэж үзье. За, тэгэх юм бол инжектороор түлш цацсны дараа болохоор цетаны тоо өндөртэй түлш маань болохоор 1.5 миллисекунд буюу дахир голны 13.5 градусын эргэлтэнд болохоор бүрэн шатхан тий. За, бүрэн богино хугацаанд бүрэн шатна. За, тэгээд бүрэн шатна цетаны тоо өндөр байснараа тэгээд шаталтын даралт маань илүү өндөр байх нэ. За, тэгвэл цетаны тоо багтаа түлш маань цацлаа. За, цетаны тоо багтаа гэдэг чинь инжектор түлш цацгсны дараа түлш маань асах гэж бас хугацаа авах нь. За, тэнгуутаа тэр оронд бүх инжектор дагуулгач бүх түлш маань цацагдсан тий. Тэнгуут нэлээ их түлшний масс үүсчих агаар дотор. Тэнгуут тэр маань асаад шатангуут огцом их тесрэлт гаргадаг байх нь ш. Тэрнээс бол хөдөлгүүрийн дуу чимээг хэсэх нь огцом хүчтэй тесэрснээр хөдөлгүүрийн эдэн поршн байна. За, поршн маань гээлцтэйгээ цохилтонд орно. За, тэгээд шатуун дахир гол мэд эдэнгүүд цохилтонд орно. Дээрээс нь тесрэлтийн хүчтэй дуу чимээ гарна. Эндээс бол дизель маань их хатуу ажиллагаатай дуу чимээтэй болох нь. За, дээрээс нь хөдөлгүүрийн насталтнаас нөлөөлөх нь. За, дээрээс нь энэ түлш маань шатах гээд хүлээж явах хооронд поршн маань дээд түлшийн зэгт ирээд барах хойш өнгөрчих нь шүү дээ. Тэнгуут поршн маань доош явж эхэлж байгаа үед тесэрж байгаа учраас поршн маань дээд түлшийн зэгтээ ойрхон байх үеийнхээс бага шаталтын даралт үүсэх нэ. За, тэгэхээр бага цетаны тоотой дизель түлш ашиглавал хөдөлгүүр маань дуу чимээ ихтэй, чадал багтаа, хар утаа хаях нь их болдог нэ. За, тэгээд болохоор Монгол улсад болохоор MNS 51 гэсэн стандартаар дизель түлшийг стандартчилсан байдаг хүн. За, тэгээд хамгийн багадаа цетаны тоо нь 51 байх ёстой гэж заасан байдаг. За, ерөнхийдөө бол энэ тоонд хүрчүүл евро 5 гэх мэт хөдөлгүүртэй юунууд болохоор автомашинууд болохоор энэ 51 гэсэн цетаны тоо маань хангалттай байдаг нэ. Эндээс бага болох юм бол хөдөлгүүрийн ажиллагаа маань доголдож эхэлдэг хүн шүү дээ. За, тэгээд өндөр цетаны тоотой түлш хэрэгжилж байгаа хөдөлгүүр маань болохоор илүү их чимээгүй ажилтдаг хүн шүү дээ. За, тэгээд бас шаталтын даралт нь огцом биш АЖ өгдөг учраас хөдөлгүүрийн дуу чимээ бага байх нь. За, бага цетаны тоотой бол огцом тесэрдэг учраас хөдөлгүүрийн дуу чимээ ихтэй байдаг хүн шүү дээ. За,
өндөр цитаны тоодоо түвш ашиглаж байгаа бол хөдөлгөөр маань илүү чимээг ажиллах нь. За бага цитаны тоодоо түвш ашиглаж байгаа бол хөдөлгөөр маань илүү дуу чимээт ажиллах юм. За тэгээд таны хөдөлгөөр за өмнө нь яг уу за ингээд дуу чимээ багтаа ажилтдаг гэсэн генетик нь яг уу дуу чимээ ихтэй энтер бол харавтаа хаяад байх юм бол яг уу за хөдөлгөөрийн тохиргоонууд за инжектор за аппаратурын тийм илэгдлээс болж болно. Дээрээс нь бас яг уу түвшнээс бас болж болдог байна. Тэгээ мэдээж их масстай түвш цацагдсан тэгээ асах хугацаанд оройтж байгаа орны яг энэ араас нь түвш маань цацагдаад их масстай болсон түвш маань шатгаараа бас бүрэн шатал явагдахгүй байна шүү дээ. Бүрэн шатал явагдахгүйс бас яг уу өндөр цитаны одоо дийзлүүсээ цуцлахад шаталтын эцсийн даралт нь бага байх нь шүү дээ. За тэгээ мэдээж их хэмжээний түвш чинь бүрэн шатчихдаггүй. Тийм учраас яг уу тортог үүсгэнэ. За тэгэхээр яг гадуур харахад дизель хөдөлгөөртэй машин маань нэлээд тортог хаяад яваад байдаг. За тэр маань механик эдийн илэгдэл тохиргоонд байгаа дээрээс төвшөндөө байдаг байна шүү дээ. Тэ. За тэгэхээр одоо яг Монголд зарагдж байгаа төвшнүүдийн маань болохоор цитаны тоон бод төр хэд байгаа тийм судалгаа бол надад олдсонгүй ямарсан Монгол улсын стандарт бол цитаны тоон 51-с дээш байна. За мөн цитаны тоо их байснаар өвөл явах дизель түвшний маань асах чадвар нь илүү нэмэгдэж өгөх нэ. За тэгээд дизель түвшнэр өшөө бас нэг анхаарах ёстой юу байдаг вэ гэхээр үзүүлэлт юу гэхээр сульфур буюу хөхрийн хэмжээ. За тэг хөхрийн хэмжээ өндөр байх юм бол яг дизель хөдөлгөөр болон дизель хөдөлгөөрийн ашиглалт нь болохоор сөргөөр нөлөөлдөг. За тэг хөхрийн агуулга хэмжээнд тухайхаа дараа нэлээд өргөн сэтэв болдог болох учраас дараа нь тусад нь ахиад бичлэг хийж оруулъя. За тэгээд энэ удаа миний тайлбарсан цитаны дизель түвшний цитаны тооны бичлэг маань тухай бичлэг маань таалагдсан бол за манай Facebook пэйжид фоллоу хийгээд за манай YouTube болохоор subscribe хийгээд манай бичлэгийг шеэрлэж бусдад түгээгээрэй. Тэгээд илүү их олон хүнд яг инженерийн мэдлэгийг ингээд түгээх нь бол миний гол зорилго байгаа.